Галзуу анимашн сувагтай тавтай морил. Энэ удаад блогийнхэн ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн бол 2022 онд гарч байсан Puss in Boots: The Last Wish. Хэдүүлээ энэ удаад гуталт мөрийн ертөнцөөр аялаад үзэцгээе. Тэгээд энэ галзуу хөөрхөн анимашн та нарт маань таалагдана гэж найдаа. Та нар маань галзуу анимашн сувгаа дэмжиж сабадараагүй саба адарсан бол лайка дарахаа мартва. За тэгээд хэдүүлээ энэ галзуу хөөрхөн анимашны тайлбартаа орцгоё. Эртээ урдын цагт нэгэн ер бусын шидэд од тэнгэрээс гэрэл татуулан харавсаар нэгэн ой дээр унжээ. Тийхүү тэр шидэд одны нөлөөнд автан өөрчлөгдөж. Тэр цагаас эхлээд хүмүүс тэр шидэд ойг харанхуй ой гэж нэрлэх болжээ. Харанхуй ойг туулж шидэд одон дээр очиж чадсан нэгний цорын ганц хүслийг шидэд од биелүүлж өгнө гэдэгт хүмүүс итгэдэг байлаа. Үзэгдэл солигдоход гуталт муур Испани Del Mar гэх нэгэн тосгоны амбан захирагчийн гэрт томоохон үдшилэг зохион байгуулж байна. Тэрээр ард олонний сэтгэлийг өөртөө татахын тулд тэрхүү томоохон үдшилгийг зохион байгуулж тэдэнд алт мөнгө тарааж тэр бүхэл өөрийгөө алдаршуулан магтсан дуунуудыг ар араас нь дуулна. Гэтэл тэднийг эд найрлж байх үеэр тосгоны амбан захирагч гэртээ ирээд гуталт муурыг дураараа аашилж байгаатай таарчлаа. Хагартлаа уралсан захирагч залуусаа дуудаж гуталт муурыг барьж чадсан хүнийг харамгүй шагнана гэж амлдаг. Энийг сонссон залуус сэлмээ сугалж гуталт муур руу дайрч орсон бол Del Mar-ын шинэхэн баатар гуталт муур маань тэднээс айсангүй сэлмээ суглаад дайрна. Тэгээд гуталт муур тэдэнд ямар шилдэг дайчин болохоо харуулж тэр бүхэл амбан захирагчийн хиймэл үсийг хоёр хувааж ховцсон дээр нь өөрийнхөө таних тэмдгийг зурж орхилоо. Эхний дайралтыг нь гуталт муур няцаасныг ойлгосон залуус сэлмээ сугалж дахиад дайрсан ч авхаалчтай гуталт муур тэднээс бултаж том гихчийн салютан дээр суугаад амбан захирагчийн байшингийн дээврийг цөм зохиж сүртэй гихчийн галт наадмыг ээглүүлж орхидог. Тэгсэн шүн дунд гаргасан тэр их дуу чимээн тэр ууланд унтаж байсан Del Mar-ын авраг биетийг гүн нойрноос нь сэрээжээ. Авраг биет амбан захирагчийн байшингийн дээврийг хуулж аваад байшин дотор байсан хүмүүсийг шүүрч том модон цүнхэндээ хийж эхэлнэ. Энийг харсан мань гуталт муурч зүгээр байсангүй. Хүмүүсийг аврахаар авраг биет рүү зоригтойгоор дайран орохоор шийдлээ. Тэгээд тэнд байсан хөгжимчдөд хандаж намайг тэр авраг биет рүү харавчхаад хэмнэлтийнхэн шиг ая тоглоодох гэж шаардсанд цаадуулна гуталт муурыг авраг биет рүү харавж орхино. Гуталт муурч ирчээрээ нисч очиод Испани өргөс мэхээ хийж авраг биетний эрхий хурууны хумсны завсраар сэлмээ гүнгэгч нь зааж орхилоо. Авраг биетэн гуталт муурыг шидсэн ч гуталт муур бууж өгсөнгүй. Босч ирээд байшингуудын дээврийг дамжин дахиад дайрлаа. Энийг харсан авраг биет сүмийн хонхыг шүүрч аваад түүгээрээ гуталт муурыг цохиж алахыг оролдсон ч гуталт муур самбаачилж бултаад хонх уйсан олсоор дамжиж авраг биет рүү хойртож модны цүнхнийх нь оосрыг тас завжиж баригдсан хүмүүсийг чөлөөлдөг. Тэгэд мань муурч ирчээрээ авраг биетийн бие дээр гараад сэлмээ биед нь гүн гихчин зоолоо. Уралсан авраг биетэн хонхоороо гуталт муурыг цохих гэсэн ч нүүрлүгэ цохиж ухаан алдан газарт ундаг. Энийг харсан хүмүүр тосгоныг нь аварсан гуталт муурт талархаж уухайлан хашгиралдана. Мань гуталт муурч энэнд нь хөөрч тэдэнд зориулж айдууны мэдчилгээ дэвшүүлэх гэсэн ч авраг том хонх яг дээрэс нь унаад няц дарж орхилоо. Хэсэг хугацааны дараа гуталт муур нэг эмчийн өрөөнд ухаан орлоо. Эмч тэрнийг цаашид болгоомжтой байж амиа хайрлж явахыг захина. Гэвч гуталт муур инээж "Давширда, би чинь гуталт муур шүү дээ. Надад 9 ам бий" гэж өнгөрнө. Энийг сонссон эмч тэрнээс "Чи өнөөдрийг хүртэл хэдэн амиа алдсан юм бэ?" гэж асуухад гуталт муур өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодоод айл хэдийн 8 амиа алдсан болохыг ухаарна. Ингээд өөрт нь цорын ганц ам үлдсэнийг ойлгосон гуталт муур тав гүцэж эхэлдэг. Эмч тэрэнд амиа хайрлж энэ эрсдэлтэй ажлаасаа зодог тайлхыг зөвлөж Мама Луна гихчийн гэрт байдаг муурнуудын оромжинд очихыг санал болгоно. Гэвч гуталт мууранд энэ санал таалагдсангүй. Тэр эмнэлгээс гарч ирчээрээ шууд нэгэн уушийн газарт очлоо. Тэгээд дараагийн адал явдалд гарахаас өмнө аяг тагш сууж байтал нэг том биетэй сааралчон шүгэлдэж эсгэрсээр хурж ирээд хажууд нь суулаа. Тэгээд тэр чон өөрийгөө гуталт муурын улаан фэн гэж танилцуулаад гарын үсгэгч нь авч болох уу гэж хэлээд гуталт муурыг барьсан хүнд шагнал амлсан зурагт хуудсыг гаргаж ирдэг. Тэр чоныг шагналын ангууч гэж бодсон гуталт муур тэр дороо сэлмээ сугалж "Би өхлийн өмнөөс энэ их болно" гэж хэлээд чонлоо дайрч орсон ч тэр чон гуталт муурын дайралтаас ядах юмгүй болтлоо.
Уран хүрсэн мань муур тэрэн лөө үхлийн цохилтоо хийхээр эргэлдэж дайрсан ч чон ганцхан ухсгэж тэрнийг багал зурдж аваад холоо гихчин шидэж орхино. Тэгээд чон өөрийн тахир хадуур шиг сэлмээ гаргаж ирээд ширүүн дайрсанд гуталт муур тэрний дайралтаас арай ихэн амиа хамгааллаа. Ширүүн дайралтаас болж хөнгөн шаргацсан гуталт муурын зүрх хурдан цохилно. Тэрнийг үхлээс айж байгааг нь мэдэрсэн чонч тэрэн лөө унагсан сэлмийг нь шидэж өгөөд сэлмээ аваад тулалд гэж шаарддаг. Гэвч айсан мань муур сэлмээ орхиж тэндээс хумгүй зөгтөж жорлонд ороод хаалгаа төгжлээ. Чоныг жорлон руу ороход гуталт муур муу усны нүхээр дамжаад тэндээс зөгтсөн байдаг. Амнаас нь аюулд орсныг ойлгосон гуталт муур ирчээрээ явсаар Маама Лунагийн гэрийн гадаа ирнэ. Тэгэд тэр арын хашаанд нь гутал хувцас малгай сэлмээ болж орхиод Маама Лунагийн гэр рүү ордог. Мууранд хайртай Маама Лунач тэрнийг баяртайгаар өгтөж аваад өргөст хэмэх гэж нэрлээд олон муурнууд дундаа оруулсанд гуталт муурч жирийн муурын ёсоор амьдарч эхэлдэг. За ингээд олон сар өнгөрч гуталт муур жирийн амьдралдаа дасаж эхлээд байтал үлгэрт гардаг алтан үс тохин 3 баавгайгаа дагуулсаар гуталт муурыг хайж ирнэ. Тэднийг ирж байгаа гадарлаагүй гуталт муур нэг өдөр муурны дүрд хувирсан нэгэн бяцхан чи ваа нохойтой таардаг. Толгой хорогдох орон гэргүй тэр нохой гуталт муурыг бусад муураас ялгаатай. Хүний хэлээр ярьж чаддаг болохыг нь мэдээд баярлаж зогсоо зайгүй элдвийг асууж шалгана. Гэвч гуталт муур тэрнтэй юм ярих ямар ч сонирхолгүй байлаа. Гуталт муур тэр бяцхан нохойд Прито гэдэг нэр өгчээ. Тэгээд тэр өдөр гуталт муурыг цонх руу ширтээд зогсч байтал цонхны цаана нөгөө аимшигт чонын дүрс харагдлаа. Аимшигт чон өөрийг нь олжоо гэж бодсон гуталт муур үнхэлцгээ хагартал айсан ч тэр нь чон биш харин алтан үс тохин болон тэрний 3 баавга байлаа. Тэгээд тэд Маама Лунаг барьж аваад гуталт муур хаана байгааг асууж байцааж эхэлдэг. Гэвч Маама Луна тэднийг эрүүл мэндийн хяналтын газраас явж байна гэж бодоод манай байшинд нэг ч муур байхгүй гэж мэлцэнэ. Маама Лунагаас үг унгах аргагүй болсон баавгайнууд өөрсдөө гуталт муурыг хайж олохоор шийднэ. Тэгээд үнэрлэх чадвар сайтай хүү баавгай үнэрлж явсаар байшингийн арын талбай дэх гуталт муурын оршуулгыг олж очдог. Тэгээд тэд гуталт муурыг үгсэн гэж бодоод цаашаа хэрхэх талаараа ярилцаж эхэлнэ. Мань муур тэдний яриаг сэмхэн сонсч угаад тэд өөрөөр нь хүсэл биелүүлэгч шидэд одны байгаа газрыг зааж өгөх шидэд газрын зургийг хулгайлуулах гэж байсныг нь олж мэддэг. Тэрхүү газрын зургийг Том Жак Хорнер гэгч гартаа оруулсан байж. Ингээд тэдний явсны дараа гуталт муур буулсан байсан гутал хувцсаа Притогоор ухуулж гаргаж ирээд өмсөж тэрхүү шидэд газрын зургаар дамжуулж хүсэл биелүүлэгч шидэд одыг олж алдсан 8 амиа эргүүлж олж авахар сэтгэл шулуудаад явна. Өдөржин явсны эцэст гуталт муур тэрхүү зартай хорон санаатан Том Жак Хорнер гэгчийн харшид ирлээ. Сэлмгүй болсон гуталт мууранд Прито сэлмийг нь орлуулж нэг саваа өгдөг. Тэгээд гуталт муур саваагаа бариад агааржуулагч хоолойгоор мүлгсөөр харшид нэвтэрнэ. Тэр Том Жак Хорнер гэгч хэдийгээр багада нэг жигэнмэгний мухлагт тусалдаг гэмгүй бяцхан хүү байсан ч Пиноккиод ажлаа алдснаас хойш сэтгэлээр унаж эцэст нь хорон санаатан болж хувирсан нь тэр байж. Тэр орчлон дээр байгаа шидэт бүхнийг өөртөө цуглуулж авах хоббитой болсон байна. За ингээд Том Жак Хорнерыг анхаарлаа сарниулах зур гуталт муур сэмхэн гэдэж очоод шидэт газрын зургийг хадгалж байгаа хайрцгийг онгойлголоо. Тэгсэн зөөлөн саварт хочид нэг хулгайч муур хаанаас ч юм гарч ирээд газрын зургийг нь хулгайлах гэж оролддог. Тэгээд тэр хоёрыг газрын зургийг булаацалдаж байтал гинэд өрөөний цонх хагусарч алтан үс тохин 3 баавгайгаа дагуулсаар байшинд ороод ирнэ. Тэдний энэ бүх үеийн шууган Том Жак Хорнерын анхаарлыг татах нь ойлгомжтой. Цаг багвагааг ойлгосон алтан үс тохин тавиур дээр байсан лонхийг шүүрч аваад хаг цохиж хоёр муурыг гартаа байгаа газрын зургаа яаралтай өгөхийг шаардаж эхэллээ. Гэвч тэдний хажууд байсан шидэт эд зүйлс өрсөн тавиур тэдний дээрээс нураа дундаг. Энэ үмэнийг ашиглаж хоёр муур нисдэг хевсэн дээр сууж тэндээс зөвхтаахыг оролддог. Гэвч Жак Хорнер тэднийг явуулахыг хүссэнгүй. Тэдний хойноос жад шидэж хевснээс нь унаглаа. Мань хоёрч Жак Хорнероос зөвхтхийн хажуугаар бие биенээсээ шидэт газрын зургийг хулгайлж урд хойно орон хөөцөлдцөхөн. Тэгсэн тэдний араас алтан үст болон 3 баавгай өрөөнд дайрж орж ирээд гуталт муурыг барьж авах шахна. Азуулахад гуталт муур тэдний гараас мултарч цонхоор өсөрсөнд цонхон доор нь морин тэрэгтэй Прито хүлээж байлаа. За ингээд тэд морин тэрэгтэйгээ хотоос зогтож гарах зур гуталт муур зөөлөн саварттай газрын зургаа булаацалдсаар байна. Гэвч Жак Хорнерын хүмүүс тэдний хойноос шил дарын хөөсөр байлаа. Тиймээс гуталт муур маргаана зогсоож морин тэрэг дээр байсан уудтай алтан зооснуудыг өшгөлж орхино. Гудамжинд явж байсан хүмүүс алтан зоосыг түүхээр шавхад гуталт муур тэдэн лөө баяртайгаар гараад аллана.
Гэтэл нөгөө гуталт муурын чихэнд нөгөө танил шүглдэг дуу сонсогдлоо. Учир нь нөгөө алуурчин чон тэр хүмүүсийн дунд зогсож байлаа. Энийг харсан гуталт муур хайж Притог илүү хурдан давхихыг сануулад хотоос хар хурдаараа зөөгддөг. Энэ үеэр газрын зургаа алдаж ууралсан Жак Хорнер хүмүүсээ дагуулад тэдний араас мөшгөж эхэллээ. Хойноосоо мөшгөж байсан хүмүүсээс холдож чадсан гуталт муур зөөлөн саварт хоёр нөгөө шидэд газрын зургаа нээж үзсэн ч тэр нь хов хоосон байлаа. Энийг харсан мань хоёр цаашид яах талаараа маргалдаж байх зур нөгөө шидэд газрын зураг дээр шидэд одыг олохын тулд харанхуй ойроо очих ёстой гэсэн бичиг гарч ирдэг. Тиймээс тэд өдөржин явсаар харанхуй ойроо очиж дотогш нэвтэртэл тэр нь гаднаасаа аимшигтай харанхуйж дотроо ер бусын үдсгэлэнтэй газар байлаа. Тэгээд тэд газрын зургаа нээж хартал газрын зураг дээр мань гурвын зураг гараад ирнэ. Гуталт муур гайхаж газрын зурагт хүртэл газрын зураг өөрчлөгдөж энийгээ дагаад нөгөө шидэд хойч бүхэлдээ галтуулын лав урссан аимшигт газар болон хувирлаа. Зөөлөн саварт газрын зурагт хүртэл ой дахиж өөрчлөгдөж бүхэлдээ хортой намгаар солигддог. Харанхуй ой тэнд байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд юу байгааг мэддэг учраас газрын зурагт хүрсэн хүмүүрт тохирсон саадыг өгдөг аж. Энэ бүхнийг харж зогссон Притог газрын зурганд хурж үзтэл ой бүхэлдээ эргээд цэцэг навч алгалсан үдсгэлэнтэй газар болон хувирна. Хэрв тэд Притогийн замаар явбал тэд цэцэгт замыг туулж тайвширлын голыг гатлаад хялбар шийдлийн саадыг даваад шидэд од руу хүрэх байлаа. Тэднийг аль замаар явах талаар ярилцаж байтал харанхуй ойд чимээ гарч алтан үст болон тэрний 3 баавгай ойд ороод ирнэ. Энийг харсан мань гуравч бушуухан цааш хөдөлцгөлөө. Ингээд эднийг цааш холдож амжаагүй байтал өмнө нь аврах том цэцэгс ургаад гараад ирлээ. Гуталт муур зөөлөн саварт хоёр тэр цэцэгсийг тастаж хаях гэсэн ч цэцгэс улам бүр томорч ургасаар байдаг. Ингээд мань хоёр цэцэгнүүдэд баригдаж хөдөлж чадахгүй боллоо. Харин нөгөө талд Притог тэдгээр цэцэгсийг таатай нараггүй үнэрлэж ямар сайхан үнэртэй цэцгэс вэ гэж магтсанд нөгөө цэцэгс Притог саадгүй нэвтрүүлдэг. Ингээд мань хоёрч Притог дуурайж аврах цэцэгсийн саадыг давж чадлаа. Дараа нь алтан үст болон тэрний баавгайнууд бас Жак Хорнер хүмүүстэйгээ тэнд хурж ирнэ. Жак Хорнер хүмүүстэй тушаал өгч цэцэгсийг сүхээр завчиж эхэлсэн ч ууралж хэлгэнсэн аврах цэцгэс тэднийг нэг нэгээр нь залгиж эхэлдэг. Ингээд нэмэргүй болохыг ойлгосон Жак Хорнер шидэд эд зүйлс агуулсан шидэд цүнхнээсээ галт шувуу гаргаж ирээд галт цэцэгт талбайг бүхэлд нь галдан шатааж орхино. Харин тэдний урдхан талд мань 3 тайвширлын голоор хөвж явлаа. Гэхдээ тэд зүгээр явсангүй. Мама Лунагийн гэрт байхдаа урт гэгч нь ургасан сахлан захтнуулаад байсан учраас гуталт муур зөөлөн савартыг гуйж сахлаа хусуулна. Тэдний ярианаас мань хоёр өмнө нь үерхдэг байсан болохыг бид мэдэж авна. Дараа нь зөөлөн саварт сэлмээ алдчихсан гуталт муурыг өрөвдөж тэрэнд жижигхэн хутгаа бэлгэлдэг. Үүнд нь баярлсан гуталт муур одоо энэ надад хэрэггүй гэд саваага хол гэгчин шидсэнд Притогийн нохойн зөнн хөдөлж өөрийн мэдлгүй савааны хойноос давхичихна. Притог төөрчгөж магадгүй гэж бодсон мань хоёр эрэгт очиж тэрний хойноос алхсан ч удалгүй модон дундаас Притог гартаа барьсан Жак Хорнер гараад ирнэ. Тэгэд Притог амьд байлгахыг хүсэж байгаа бол газрын зургийг хурдан өгөхийг шаардлаа. Тэгсэн үүнтэй зэрэгцээд алтан үс тохин 3 баавганыхаа хамтаар тэнд хүрээд ирнэ. Аав баавга Жак Хорнерын хүмүүсээс нэгийг нь шүүрч аваад тэрэн лүү шидсэнд цаадах нь Притог алдчихна. Притог найзуудыгаа чиглэж хар хурдаараа давхилаа. Гэтэл гуталт муурын гарт газрын зураг байгааг харсан эсрэг хоёр тал хоёулаа хоорондоо тулалдгаа болоод бүгд нийлээд мань 3-ыг чиглээд гүйлдэцгэн. Зөөлөн саварт Притог аврахаар сэлмээ сугалж тэдэн лүү дайрч орсон бол гуталт муурч газрын зургаа хамгаалахаар жижигхэн хутгаа гаргаад тулалдаж эхэлдэг. Тэгсэн ширүүн тулаан дундуур гэнтэх нөгөө танил шүглдэх дуу сонсогдлоо. Энийг сонссон гуталт муурын хамаг үс нь босож айсандаа малгай газрын зураг гэд хэрэгтэй бүхнээ оргичход хар хурдаараа зугтаачихдаг. Притог найзынхаа малгайг зууж хойноос нь давхина. Өөрийг нь хаяа зугтааж байгаа гуталт муурыг хараад гайхаж хоцорсон зөөлөн савартыг алтан үс тохин таягаараа цохиж унгаад газрын зургийг гартаа оруулж авлаа. Зөөлөн саварт газрын зургийг авахар эргэж дайрах гэсэн ч алтан үс тохиныг газрын зурагт хүрсэн даруйд зураг өөрчлөгдөж энийгээ дагаад харанхуй ойж дундуураа хуваагдж тэднийг бие биенээс нь тусгааралчихлаа. Энэ зур хайсандаа өнхөлцгөн хагарах төгсөн гуталт муур ойн гүнлүү гүйсээр эцэст нь амьсгалан давхцаж нэгэн том модыг налаад суудаг. Энэ үеэр Притог ирээд тэрнийг тайвшруулж юу болоод байгааг нь асуулаа. Гуталт муур одоо ганцхан амьтаа үлдсэн учраас үхэж болохгүй гэдгээ тэрэнд ярина. Энийг нь сонссон Притог хүчирхэг дайчдын ховдож айн гэдэг байдгал зүйл.
Чи энэ бүхнээ зөөлөн савартад хэлсэн нь дээр уха гэж зөвлөлөө. Хариуд нь Гуталтмуур би хормынхаа өдөр тэрнийг орхиж явж байсан учраас одоо тэр надад хизээж итгэхгүй гэж тайлбарладаг. Учир нь Гуталтмуур гэр бүлтэй болох хариуцлагаас айсан нь тэр байж. Гэвч зөөлөн саварт тэр хоёрын яриаг санамсаргүй сонсжээ. Тэгээд тэр нөгөө хоёр дээрээ ирээд газрын зургийг алдсан учраас яаралтай алтан үст болон тэрний баавгайнуудыг олох хэрэгтэй байгааг хэлдэг. Энэ үеэр алтан үст болон 3 баавгай шидэд додонд хүрэх сүүлчийн саад болох Дурсамжийн ой гэдэг газарт ирж байлаа. Тэгсэн тэдний өмнө хайртай гэрн гинэд гарч ирнэ. Гэрээ харж баярлсан тэд гэртээ тоглож шидэд дод руу явах зорилгоо төр зур ортос мартлаа. Энэ үеэр мань хоёр муур өндөр модон дээр гарч тэдний байшин хаанугааг олж хараад хамтдаа газрын зураг авахаар явцгаадаг. Тэднийг байшинд ороход газрын зургийг манж байсан аав баавгай гүн гэгч нь унтаж байлаа. Энийг харсан Гуталтмуур газрын зургийг авахыг завдсан ч газрын зураг ширээн дээр асгасан зүгийн балтай наалдчихжээ. Үүнээс болоод Гуталтмуур чимээ гаргаж алтан үст ээж баавгай хоёрын анхаарлыг татаж орхино. Тэд эргэж хараад газрын зураг нь халаг болсныг мэдээд унтаж байсан аав баавгайг сэрэж хамтдаа газрын зургаа хайж эхэллээ. Удалгүй тэд ширээн дор нуугдаж байсан Гуталтмуурыг олно. Аргагүй байдалд орсон Гуталтмуур газрын зургаа зөөлөн саварт руу шидсэнд байшингаас гарах гарцгүй болсон зөөлөн саварт газрын зургийг нээж дотор нь савраа хүргэдэг. Тэгсэн газрын зураг дээрх зураг солигдож тэдний байсан байшин бүхэлдээ өөрчлөгдөж эхэллээ. Энийг харсан алтан үст таяга шидсэнд газрын зураг зөөлөн савартын савраас мултарч модонд зоогдно. Үүнээс болоод бүх зүйл агаар мандалд гацаж орхидог. Ингээд тэд хоёр талаас газрын зурагт хүрэхээр уралдсанд Гуталтмуур зөөлөн саварт хоёр хамтдаа товшуур бүжгийн ур чадвараа ашиглаж бие биенээ дэмжин дээш явсаар газрын зурагт хүрч чадлаа. Улмаар зөөлөн саварт газрын зурагт хүрэхдээ зэрэгцээд өөрчлөлт үргэлжлэн явагдаж тэр хавь бүхэлдээ цөхрөлийн уул болон ховирдаг. Ингээд тэд алтан үст болон баавгайнуудаас мултарсан ч тэд Перитог барьцаанд авч үлджээ. Найзыгаа олзонд үлдээгээд явж болохгүй гэж хатуу шийдсэн Гуталтмуур тэднийг хаанугааг харахын тулд газрын зурагт хүрсэнд газрын зураг өөрчлөгдөж тэдний байсан орчин цөхрөлийн уул биш төөрсөн сүнснүүдийн агуй болж ховирдаг. Тэр агуй болор хантай төөрдөг байшин шиг бүтэцтэй байна. Ингээд болор ханаар тусгаарлагдсан Гуталтмуур зөөлөн савартад хурдан яваад Перитог авар. Би ямар нэг аргаар эндээс гараад та хоёрыг олоод очно гэж хэлээд буцаж гуйлаа. Энэ үеэр баавгайнууд Перитог өгөөш болгож муурнуудыг занганд оруулахаар бэлдэж байлаа. Гэвч зогсгоо мэдэхгүй ярддаг Перито тэднийг залхааж анхаарлыг нь сарниулна. Ингээд зөөлөн саварт тэдний анхаарал сарнсан хойгоор Перитог хулгайлж зугтнаа. Харин нөгөө талд гарах гарц хайж явсан Гуталтмуур өөрийнхөө өмнөх 8 амьтай тааралддаг. Гуталтмуур агуугаас яаж гарахыг тэднээс асуух гэсэн ч яг энэ үеэр нөгөө алуурчин чон шүглэлцээр гараад ирлээ. Тэгээд Гуталтмуурыг өмнөх 8 амиа алдахад үргэлж дэрэгдэн байсан гэдгээ тэрэнд хэлнэ. Гэвч өөрийгөө алдаршуулахад хэтэрхий анхаардаг байсан Гуталтмуур тэрнийг огтхон ч анзаарч байгаагүй аж. Тэрхэн мөчөд Гуталтмуур чоныг шагналын ангууч биш харин хүмүүсийн ертөнцид ирсэн үхэл болохыг ойлгодог. Үхэлдээ нүүр тулсандаа айсан Гуталтмуурыг харсан чон би 9 амтай нөхдүүдэд дургүй. Тэр тусмаа амиа хайрладаггүй чам шиг амтанд бүрж дургүй гэж хэлнэ. Гарах гарцгүй болсноо ойлгосон Гуталтмуур газрын зургаа тас атгаад тэндээс үхэн хатан зугтана. Аз болоход тэр болор лабиринтаас гарах гарцаа олж шидэд одон дээр очиж олон амнуудаа эргүүлж авахыг гуйхаар хар хурдаараа гуйлаа. Тэгээд тэр гүйж яваад өөрлөө нэрж явсан зөөлөн саварт Перито хоёртой халз таарсан ч айдас тавцсанда тэр хоёрыг орхиод шидэд одыг чиглээд ганцаараа гуйнаа. Энийг нь харсан зөөлөн саварт Гуталтмуурыг эдсэн мөчөд өөрсдийг нь орхиж байна гэж бодоод гомдлоо. За тэгээд хар хурдаараа гүйсээр шидэд одыг олж голд нь очиж зогсоод газрын зургаа нээсэнд тэнд нь шидэд шившлэг гарч ирлээ. Гэвч тэрнийг шидэд шившлэгийг хэлж амжихаас өмнө зөөлөн саварт ирээд найзуудаасаа урвсан гэж тэрнийг буруутгалаа. Сандарсан Гуталтмуур хэлнэ. Надад энэ хүсэл маш их хэрэгтэй байна. Намайг шидэд одноос юу хүсэх гэж байсныг мэдхүү. Надад чин сэтгэлээсээ итгэж болох тэр нэгнийг өгөөч гэж гуйх гэж байсан юм. Гэвч би чамд итгэсэн. Тэгээд чиний төлөө энэ хүслээсээ татгалзахад хүртэл бэлэн байсан. Би чамд бүх үннээ хэлье. Миний бүх амьд дууссан. Одоо миний араас үгэл ирж яваа. Тэрний энэ үгэнд зөөлөн саварт итгэсэнгүй. Газрын зургийг нь газарт шидчихэд чамайг дахиж хармааргүй байна гэд яваад өгнө. Үүнтэй зэрэгцээд Жак Хорнер алтан үст хоёр өөрийн талынхнаа дагуулсаар шидэд одон дээр хурч ирцгэлээ. Ингээд тэдний дунд газрын зургийн төлөх 3 дөрвөлжин тулаан өрнөдөг.
Тэгсэн тулааны үеэр хүү Баавга Жак Хорнерын шидэд таягны цохилтод өртөж шидэгдээд шидэд одны захад байх шидэд хан руу шингэж орохын даваан дээр ээж аав хоёр Баавгань сарвуунаас нь зуурч авдаг. Гэвчтэд удаан тэсэх аргагүй байлаа. Харин нөгөө талд алтан үс тохин газрын зургийг гартаа оруулсан байна. Хэдийгээр тэр шидэд шившилгийг хэлхийг маш ихээр хүсч байсан боловч эцсийн мөчөд газрын зургийг орхиж 3 Баавга дээр очиод хүү Баавгайг аварна. Гэр бүл нь хамтдаа байхад амьдралаас өөр хүсэж байх зүйл үгүй гэдгийг алтан үс тохин тэрхэн мөчөд ухаарсан байж. Энэ үеэр Жак Хорнер газрын зургийг гартаа оруулжээ. Энийг харсан зөөлөн саварт тэрэн лүү дайрч ороод гараас нь газрын зургийг алдуулаад унтал өшгөлсөнд Перито Жак Хорнерын шидэд цүнхийг нээж тэрнийг шидэд цүнх рүү унгаж орхино. Дараа нь Перито газрын зургийг гуталд мууранд өгөөд би бүх амьдралынхаа туршид ганц л амьтаа байж ирсэн. Хэрвээ энэ амьдралдаа хайртай хүмүүстэйгээ хамт байх юм бол надад нэг амил хангалттай гэж хэлдэг. Гэвч гуталд муурыг хариу өгч амжихаас өмнө шүглдэх дуу сонсдож чонын дүрд хувирсан үхэл тэдэн дээр хурж ирдэг. Тэгээд шидэд галаар хүрээ үүсгэж тэр хүрээн дотроо гуталд мууртай тулалдахар болно. Гуталд муур эхэндээ үхтлээ хайсан ч удалгүй найзуудтайгаа өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүд нь нүдэнд нь харагдаж энэ амьдралаа хамгаалахын тулд эцсээ хүртэл тулалдахаар зориг шулууддаг. Шонж тэрнийг тулаанд дуудаж зугтаасан сэлмийг шидэж өглөө. Ингээд мань гуталд муур сэлмээ шүүрч аваад чонлуу шийдэмгий дайрж орно. Тэгээд чоныг гиндүүлээд цохиж унгана. Чонж хариуд нь хоёр тахир хадуураа хооронд нь холбоод гуталд муурлуу бүрч ширүүнээр дайрлаа. Гуталд муурч тэрний ширүүнд харилдаас арай ихэн хамгаална. Эцэст нь тэр малгай болон сэлмээ дахиад л алдчихна. Чон гуталд муурыг аргагүй байдалд орлоо гэж бодоод шийдвэрлэх дайралтаа хийсэн ч гуталд муур зөөлөн савартын бэлгэлсэн жижиг хутгийг гаргаж ирээд дайралтыг нь хамгаалж самбаачлан газар тунсан сэлмээ шүүрч аваад чонын зэвсгийг дундуур нь 2 хувааж орхино. Тэгээд газар тунсан хадуурыг нь буцааж өшөглөөд хэдийгээр би чамайг дийлж чадахгүй ч энэ амиа хамгаалахын тулд бүхнийг хийн гэж шийдэмгий хэлдэг. Энийг сонссон чон гуталд муур руу ширүүнээр харж байснаа ууралж би уг нь өөрийгөө өхөшгүй гэж боддог. Өөрийгөө өргөмжилсэн өчүүхэн амьтныг зүйл дуусгана гэж бодсон юм. Гэтэл чи тэсвэр болж за яах вэ чамайг энэ удаад амьд үлдээе. Дараагийн удаа хуулцах хүртэл амьдрдаа гэж хэлээд эргэж алхдаг. Ингээд чоног явсны дараа зөөлөн саварт ирээд өөрт чинь итгээгүүд уучлаарай гэж уучлал гуйлаа. Харин гуталд муур хариуд нь зүгээрээ харин чи энэ газрын зургийг ав. Чамд итгэж болохныг нь заавал хэрэгтэй гэж хэлдэг. Гуталд муурыг жинхнээсээ өөрчлөгдсөн болохыг ойлгосон зөөлөн савартаж хариуд нь би хүссэн зүйлээ аль хэдийн олсон гэж хэлдэг. Тэгсэн яг энэ үеэр Жак Хорнерын шидэд цүнх нээгдэж авраг том биетэй болсон Жак Хорнер цүнхэн дотроос гараад ирнэ. Учир нь тэр цүнхнийхээ ёроолоос эдсэн хүнээ авраг том болгодог жигнэмэг олж идэж. Тэгээд Жак Хорнер мань хоёрыг холоо гихчин шидэж орхиод газрын зургийг авч дээр нь гарч ирсэн шидэд шившилгийг уншиж эхэллээ. Гэвч тэрнийг шидэд шившилгийг хэлж дуусгахаас өмнө Перито өмнө нь очиод өхөөрдөм царай гаргаж анхаарлыг нь сарниулах гэж оролдоно. Энэ боломжийг ашиглаж мань хоёрч сэлмээ суглаад зэрэг дайрч гуталд муурын Испани өргөс мөхийг ашиглаад хоёр гарынх нь эрхий хурууны завсраар сэлмээ зоож газрын зургийг нь алдуулаад өөрсдөө газрын зургийг дундуур нь тас татаж орхилоо. Тэгээд муурнуудыг зогтох зур Жак Хорнер яарч сандран тасарсан газрын зургийн хэлтэрхийнүүдийг нээлүүлж авсан ч нэг жижигхэн хэсэг үлдчихсэн байлаа. Тэрний балмад занд дургуйтсан хөөрөлцгөн галчуу хоёр тэр хэсгийг олоод шатаасанд шидэд од бүхэлдээ цөмөрч устж эхэллээ. Жак Хорнерч шидэд од руу шигдээд живдэг. Удалгүй од тэнгэр рүү харваж маш олон тооны болрын хэлтэрхий болон бод үсэрнэ. Хэдийгээр гуталд муур, зөөлөн саварт, Перито, алтан үс тохин болон 3 Баавга бүгд шидэд одоор хүслээ гүйцэлдүүлж чадаагүй боловч бүгд дор бүрний хайжуулсан зүйлсээ олсон учраас сэтгэл хангалуун байлаа. Харин амьдралыг цоо шинээр харах болсон мань гуталд муур хоёр найзыгаа дагуулад шинэ адал явдалд гарахаар шийдэжээ. Тэгээд тэд Дэлмар тусганы амбан захирагчийн хөлөг онгоцыг хулгайлж алс холын хаант улсыг зорин анд найзуудаа олохоор явцгаадаг. Зайн түрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Дайчгүй хөөрхөн сонирхолтой галзуу анимашн байлаа шүү тийм ээ. Та нарт маань ямар санагдав? Комент хэсэгт өөрийнхөө бодлыг хуваалцсан биз. За тэгээд тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан бол саба дараагүй бол саба, адаарсан бол лайка дарахаа манайхан мартва. Брон дараагийн галзуу анимашнаар Win or Losing дараагийн 2 ангийн тайлбарыг ярьж өгнө. Тэр болтол та нар маань төвчээртэйгээр хүлээж байдаг юм шүү.